Энэ сумын дээр хаана одоо газар чөлөөлөөд хүмүүст газрыг нөхцөлж өгөх гэдэг юмнуудыг төрөвхөн одоо үзээд хараад иргэдээ самлын аваад газрыг нөхцөлж өгөөрэй. За өмчлөх газар дээр тооцоолгоогүй гэдэг гэж яриад байгаа. Тэрнийг тооцоолыг аваад бид тооцоолгооны татаад байна. Цаашдаа яаж одоо усны хамгаалтыг бүрдүүлэх гэдэг юм судлаад шинжилээд оруулаад шийдээ. За сумын төвдөр газар хэрэггүй аймаг дээр хэрэгтэй бол хаана газар хэрэгтэй гэдэг аймгийн газрын хамгаалалт яриараа. Тэр аймаг дээр ч гэсэн газрын чөлөөлөлтийг сайн хийж одоо газар урталтыг хийх болж байна. За өнгөрсөн жил 561 орос улс ашиглалт оруулсан. 2008 онд аймгийн хэмжээгээр 168 орос улс олж ирсэн юм байна. Өдөртөө харьцуулбал 3 дахин өсөх болсон байна. Энэ орос улсны ашиглалтын өшөө нэмэгдүүлнэ. Өнгөрсөн 3 сард энэ амгаахын хажууд 2 юм орос улсны газар шийдэж өгсөн. За нэг нь бол одоо онцгойгоос аваад энэ газрын компанид байж эхлэх болоо ингээд явж байна. Энэ орос улсыг бол 3 сараас эхлээд 12 сар дуусгасан байна. Энд яг ихэнхдээ төрийн албан хаагчд орсон. Зөвхөн төрийн албан хаагч гэдэг нь бол хүчтэй шүү. Энэ ч орж болох юм байна. Төрийн албан хаагч энэ орос улсанд ороход нэг хүндрэл бий. Компани эхлээд 30%-аар шууд бэлдээд авах танараас. Үлдсэн 70% фундамент тавиад жоохон босгож байгаа дахиад 20% нэх юм. Тэр үлдсэн 70%-ыг яаж төлөх үү гэдэг аюул хэцүү байгаа гэдэг. Өөрөөр 100% өөрөө мөнгө олж өгөх нэг аюул хэцүү шүү. Банкны зээл авч болно. Орос улсны зээл. Гэтэл орос улсны зээл чинь та орос улсаа бариу дуусгаад тийм ээ. Ордоор барьж очиод банкнаас зээл авдаг. Тэр чинь орос улс барилдаа дуусаагүй та хаанаас тэр мөнгө олж ирэх вэ? Ямар ч боломжтой. Тэгтээ зэрэг бид төрийн албан хаагч байгаа тохиолдолд бид төрөөс салхи өгч байгаа. Цалин тийм байна гэдэг юм баталгааг гаргаж өгөөд өнөө төр энэ хүн цалин юм төрж дийлж чаднаа боломжтой гэсэн баталгаа гаргаж өгөөд банк тэрний орос улсын зээл авч байгаа байхгүй юу? Орос улсын зээл өөртөө гараагүй ч гэсэн. Би жилийн дотор юм уу 6 сарын дотор ордер банк дээр авч өгнө гэдэг баталгаа би гаргаж өгч өрөөнийхөө маш их хэрэгтэй. Чи тэгээд дуусахгүй яг тэр компанид авах. Нэг хийгээд хажиж биш. Тэгэхдээ иргэдийнхээ төлөвүүд бид нар тэнийг хийсэн. Энэ маш хурдан. Тэгмээс санхүүжилтийг бүрэн гаргаад өгсөн. Тэрээс орос улсын хурдан маш их нөөсөн. Урдаа орсон учраас үнэн ч нэмэгдэв. Орос улс чинь удаан байх тусмал мөнгө нэмэгдэв гэж шалгаж шүү дээ. Тийм учраас иргэд орос улсын зээл хамгаалах тийм хүндрэл байгаа юм. Ордер нөгөө орос улсыг дууссан хэмжээний банк өгдөг. Дуусах хүртэх хугацаанд хаанаас мөнгө олох гэдэг маш хүнд болж байна. Тийм учраас бид нар байгууллагууд өгдөг. Төмөр зам 70 айлын орос улсны газар олгохтэйсэн. Үнэгүй. Төмөр зам өөрөө батлан даалгараад банкнаас төмөр зам чинь том байгууллага. Бацаага өөрснөө гарангуудаа банкнаас зээл аваад байшаага байгуулсан. Бариа дуусахгүй нь иргэдээ за чи энэ ордерыг аваач өгөөд банкнаас зээл аваад. Гэт банкны зээлээ нөхөд төлөвлөж. За тэр тохиолдолд төмөр зам бас өөрчлөлт төлөвлөж хийсэн гэдгээр бас үнэн өндөр байлээ. Ийм юм болоод байгаа юм л да. Манай татварын газрынхан бол татварын ерөнхий газар батлан даал гаргаад тэр 70%-ийнх нь төлөвлөгөөг өөрчлөлт хийчихнэ гэдэг биднээс бас орос улс барих газрын асуудал шийдүүлээд явж байгаа одоо барихлаа. Шийдэж чадах юм уу? За энэ бол орны говийн албаар барьж байгаа. 72 айлын орос улс 20 айлын хаус ороод энэ баригдаад дуусч байгаа. Бид нар яагаад орос улс хаус ороодыг нэг дор бариад байгаа юм бэ? Энэ бас хүчтэй шүү. Дандаа хямдтай орос улс одоо нэг 5-6 орос улс дандаа залуучууд одоо орлоо багтай банкны зээл орос улсад орчдөг. Сарайхаас тэр банкныхаа зээлд өгчдөг, орос улсынхаа зээлд өгчдөг. Ийм залуучууд нэг дор нэг орос улстай хороол байх юм бол энэ орос улсаа ороод нэг удаа гэх юм. Энэ орос улс чинь байж байгаа тулаа халуун нь эвдэр нэмхүрэнтэй бохир хаад сөөх нь одоо татвараа авахгүй өдөг мөнгө байх. Ийм болдог тал бий. Ингэснээсээ болоод тэр орос улстай хороолоод ерөнхийдөө тийм дулаанаа тасарч байгаа сонгоор ядагаа гаргаад тийм ээ. Бохир
нөхөр насарчуул гадаа үүдэндээ ноён зовоод гэсэн шүү дээ. Тэр бол нөгөө ядуучуудын хооронд бий болдог аюултай. Тийм учраас бид анханаас нь хямдуудын орон сууц, хажууд нь өтөг өндөртэй орон сууц. Хаус орон нэг дөрөвч. Хаусын өтүүд нь цөөх мөнгө илүү төлнө. Тэр нийгэм аваад явдаг. Ийм системийг бид бас анханаас нь бодож төлөвлөж байна. Одоо энэ 100 мянган айлын орон сууцнд ч гэсэн ийм язгаарал тавьж өгөх хэрэгтэй юм байна. Одоо Улаанбаатарт яаж яах вэ гэхээр одоо 60 айлын орон сууц барьж ирсэн компани нөгөө 50 гавдратаас доош 55 гавдратаас доош энэ мөнгө юу хамраг ингээд усаас мөнгө хамраг гэж юм болж байгаа учраас 60 айлын орон сууц дандаа 100 айлыг болчихлоо шүү дээ. Өрөөнүүдийн жижигсэн ер нь бол 60 айлын орон сууц байхад 100 болгоод ингээд жижиг болгоод ингээд. Тэгэхээр тэр 100 орлого багтаа орох гэдэг шүү дээ. Үргэлжлээд яаж авч явах юм бэ? Дордгоо аял 100 мянган айлын орон сууцнд барилга барьдаг компаниуд ирж байгаа. Би нэг л өсөлт явуулж байна. Танай байшин дотор 40%-аас илүүгүй нь 100 мянган айлын орон сууцны жижиг контракт биш. 60% нь бол зай талбай ихтэй, өтөг өндөртэй ийм өрөөнүүд байх хэрэгтэй шүү. Тийм учраас энэ орлого багтай одоо ядуу гэвэл одоо хүмүүсүүд яасан юм бэ? Орлого багтай иргэд орлого ихтэй хүмүүс бол нэгдүгээр амьдрах хэрэгтэй юм аа. Хамтдаа байх хэрэгтэй юм аа. Бид нар хэдийн уртад орлого багтай байх вэ? Сайхан түшээ залуучууд ажлын юм жигсэж игдээд улс орон байгууллагад ихээр сайхан орлоготой баян хэмжээний ажиллаж шүү дээ. Анханаас нь аваачаад ядуучууд гэдэг энд дандаа хаус баячууд хийх юм бол хүүхд шугтч хоорондоо доосод хэлсэн болж шүү дээ. Тийм учраас бид энийг одоогоос бодох хэрэгтэй. Шинээр ашиглан бас хатуучилтай зам. Норвегийн аймгийн сайншаа дотоод 11 мянган метр зам байдаг юм байна. Хатуучилтай гэх юм бол одоо хатуу зам. Энэ бүх замыг бид нар шинжилж дуусгав. Намайг 8 онд ирээд явж байгаа чинь хаяагүй нөхөн дээгүүр пар хэрэг байдаг. Тоорослоод нэг хаазах байхгүй бол машин болоод бензинээ барж дуусчих. Нөхөн дээгүүр хараад байгаа өвлийн хүлдэнд хөлдөө амарчийн задрууд дорог тас яваа тэгээд амарчийн траас иймэрхүү байна. Тэгэхээр одоо бол сайн засгийн замын шинжилж дээр бол аюул тоо яасан танддаггүй яваа. Эзэн нэг машиныхаа телевизээр нэг юм явж. Ер нь замдаа гэж үжилдэг замыг байх хэрэгтэй. Сайн шамдын боцоо шийдсэн. За дээрээс нь босоод тэмдэглэгийн урт настай урагшаа явуулдаггүй. Чойр дээрээ зогссон зам өөдрөө чиглэлээр зогссон зам энэ хэдэн жил 2-3 жил бас нэлээд өгүүлээ үзсэндээ олон хэлам бийж олон ч компани дампуураа өнгөрсөн жилийн 130 км зам ашиглалтаа болсон. Шахсаар. Тэр зам усан учраас бид нар одоо гин тийм одоо зам уссан гэсэн юм байна. Тэгээд тэр замаа бид хамгаалсан баруун сая би захирал тавьсан яасан. Одоо үлдсэн замыг энэ онд нэлээд төрөх нь 90 онд бол ашиглалтаа болоод одоо ямар ч байсан замын үйлдэл одоо Улаанбаатарт орно. За бид ногоон байгууламжийг байгуулах талаар их олон ажлыг хийгээ бодож байна. Манай говь нутаг зөвлөлттэй байна. Ногоон байгууламж хийх юм бол чи дэшээ татж ирнэ. Байгаль дэлхий гайгүй өвс ногоо ормол ихтэй болох ийм одоо боломжтой. Тэгвэл дуртай хүн ухаан мод одоо тариад явахад урдгүй юм. Яавал энэ манай орногоовын хөрсөн орногоовын газрын доод усаа ямар модыг яаж тариуд болох юм бэ гэдэг судалгаа би 9 оноос хойш Японы Нэгатан мужийн зардлаар 2 жилийн судалгаа хийгээд байсан. Одоо ирэх хичээлийн судалгааны үр дүнд Японы засгийн газрын хөрөнгөөр мод үйлчлэгийн газар байгаа. Доргоовд ийм модыг ийм одоо хэмжээтэй нөхөн суулгаад ингэж одоо тариул 30 жил урах юм байна гэх юм гэдэг юм бол гарч байгаа. Энэ мод үйлчлэгийн газрыг ихэнээс байгуулъя гэж бодож байна. За хог хаягдл байж байгаа сум болгоо хог хаягдлаас болохгүй болохгүй. Хог гэдэг бол бид нар харахтаа зүгээр нэг сайхан нэр өгчөөд хаяхгүй хогштэй гэдэг бол уг нь тэр бол маш хайртай хор байдаг. Бид нар энэ хэрэглэж байгаа одоо энэ бактериа гэдэг солиоч зүгээр үсрүүг ханддаг. Халуун үсэг байж бод тэндээс маш их хоцоо хор ялгуулж байна. Галгаар удаавчаад хогон дээр ханчдаг. Тэрийн шатаад агаарт маш их хор ялгуулж байна. Хүний үед энэ магадгүй сүүлийн үеийн энэ хор тавдар янз бүрийн юм бол энэ сүүлийн яг энэ дөрвийн хаягдлаас болж байгаа гэж бодож байна.
Тийм учраас хог аюулгүй устгах ажил маш чухал юм аа. Сайн шандад бид 150 сая төгрөгөөр энэ хогийн ижүүрээ санагдахаар авчихсан хогоо булшилж байна. Сундуудаа бид нар одоо бас энэ цаашдаа хийх бодолтой. За сайн шандын зөвүүд бол олон хогийн контейнер гэж ярьдаг. Хогийн машинууд тэгээд өргөж аваа явчихдаг. Энэ машинуудыг бас нийлүүлээд харьцангуй одоо хогноос салах шалруугаад явж байгаа да. За уулын хадгалалтаар одоо нөхөс хэлээ. Уяахаа зүгээр одоо 8-аас 10-11 онд ер нь агсан байгаад сайхан байна гэж хэлж болно. Бас ч ахуулсан. Гэхдээ энэ огцон одоо энэ систем маш их халдвар зүйлсэн байна. Ялангуяа манай сумынууд одоо энэ айл баялагын бол маш их халдвар зүйлж байгаа. Энэ хойшоо одоо зүгээр өсвөлийн нутаг муу юм биш юм одоо энэ дулаан харын хайр дээр энэ гойжогийн хайр бол маш их халдвар зүйлжээ. За мөн геолог байгуул хаяагүй газар өгч байгаа шүү дээ. Тэгээд энэ одоо геолог байгуул ижиглээ аягаас үтгч хоног байгаа. Энийг бол маш бодтой энэ компаниудтай гэрээ хэлцээ хийж энэ байгалийн нөхцөлөлтийг хийх болохгүй болж байна. Тэгээд аваа байгуулж юм хэвээр. За энэ талаараа лицензийн талаар ярихмаар байна. Ашиглалтын лиценз манай аймагт 110 байна. Одоо тэр ашиглалтыг бол бид бас жоохон хэмжиж юм аа. Хайгуулаа их баахан мөнгө зарсан байгаа. Тэгээд мөнгө гаргаад ашиглалт хийх гэж байгаа бол ингээд аль болох хэмжиж үзүүлээ гэж хэлж байна. Харин энэ хайгуулын лицензтэй бол тэмцэл өгч байгаа. Ерөөсөө хөргөөрөх гарах тарчгүй наалга болж тэр доргогийн өвсгөл сумын утгыг хайгуулын лицензтэйгээ нэг сайхан цаас барьсан зархтаа явж байгаа. Тэр газар дор ийм сайхан юм бигээд утлаа зураг хийсэн тийм. Тэгэхээр 552 хайгуулын лицензийг бид 366 болгож буулгасан. Одоо энэс цаашаа буулгах. А зөвхөн юм хийж байгааг нь бол бид бас дэмжих хэрэгтэй. Ийм л бодлого явуулж байгаа. За аялал жуулчлал нэмэгдлээ хамрын хэлбэрийн төвний дор нэмэгдлээ төрөөс аялал жуулчлалын дор нэлээд юм яригдчихэ. За дээрээс нь одоо бид нар хамрын хэлбэрээс наашаана нэлээд аялал жуулчлалын одоо тийм маршрутыг болгож бодож байна. Одоо энэ шугуун шатны наан дээр нөгөө газар нутгийн хэлбэр бараад байдаг газар дээр одоо том зогслоор бариад нэлээд энэ зүйл дуусах байна. За энэ рүү үүдэг аялал жуулчлал юм уу? За дээрээс нь бид энэ маршрутыг урагшаа явуулаад энэ гоотой бохамт цаашдууд одоо сүлтний хувааны эзэнчээс хааны 9 цагийн тагчээсэн тагилгын зогслоорыг сэргээхийг бодож байгаа зургууд одоо хийжээ. Энэ хоёрдоор эдэмшилгээний зөвхөн сүлтний хувааны тагилгын талаар эдэмшилгээний урагшлалт зохион байгуулах бодолтой байгаа. За цаашаа яваад бол нөгөө хатны бодлого эргэлийн зов гэх ийм одоо маршрутыг бид бий болгоно. Ингэснээр бол гадаад хотын жуулч ирээд 7 хоног манай аймагт аялж юм бол бид энэ шахуулдаг баялагаас шахуулдгүй баялаг руу гэсэн ийм хөтөлбөр чиглэл хандлага ирээдүйд бий болох хэрэгтэй. Газар дорын ухаалт одоо ингээд одоо баялаг яваад нэг асуулт. Энэ юм ухаалт одоо устгаад баялагуугаар мөнгө олох ашиглаа аргагүй шүү дээ. Шахуулдгүй баялаг энэ бол аялал жуулч. Түүхийн юмас эргээгээд ингээд зан заашлаас эргээд техник бод ирж үзэж байгаа хүмүүсүүдээс гарманы хоостой хоол ундаараа нөгөө үйлчлэгээр явж байна. Яг л өөр монголч ерөөсөө сүйт хийж шүү дээ. Эзэнчээс хааны нутаг гэдэг одоо биднээс хамаагүй илүү ордос яваад үзэхэд бол нүд орой дараа гармаа ингэж шүү дээ. Тэндээ хүзүүлээд байх нэг авдаг нутгийн цагаан хүмүүс байгаа гэж ярьдаг. Тэгээд одоо хүмүүс очоод тэнд мөнгө яваад. Бид нар болохоор жинхэнэ имижээс ингээд сайхан овоогоос нөгөө шигээр мэвэ саягаас Улаанбаатарын урд шивээр харлаа гэдэг Чингис хааны нөгөө цэргийн харуулгын уулын орой дээр маш их том чулуугаар ингээд болсон том хэрэг байж. Тэрнийг үзүүлэх болж байгаа байхгүй. Тэгэхээр ийм юмудаар бид нар мөнгө болох юм бол ирээдүйд ерөөсөө маш их боломжтой. Бид хам баян зургуулаа ингээд шавтай болгосон. Оройгийн хүртэл шав тавьсан. Ээлдээ мэдхгүй хэцүүд яа энэ оройг өртөж шатны бас л нэг үлгээр ярьж байгаа юм. Шат тавьсан шүү дээ. Яг ард иргэд мөнгөний хөл нэг гişгүүр хэдэнд өрөг та буян бодоод гişгүүрийн мөнгө өгөө. Богио саймгасаа нэг 3 сая төгрөг гаргаад нэг 30 гişгүүр авсан шүү. Тэгээд босчихжээ олны хүчээр. Одоо энэ уулан дээр өшөө сайхан товчлууд хийгээд ингээд энэ үе шүтээ энэ дээр ээж мөргөл ийдэг энэ 9 хүмүүсүүдээс бас мөнгө авах юм бас бодох хэрэгтэй.
Хамгийн хэд дээр өвгөн суурь болсон ийм сайхан суурь Монголдоо нэг номер дэлхийн 5-д орох юм болсон. Энэ суурьын үүдний талбай эсвэл цааш та маш их сайхан тогтчлох хэрэгтэй. Бид нар тодорхой одоо төлөвлөгөөтэй гэж явж байна. Анханаас нь ийм сайхан өргөн талбай хийсэн. Энийг одоо маш их тогтчуул ихэг хөрөнгө хэрэгтэй. За сум хөгжлийн маастер төлөвлөгөө гэдэг одоо бид нар өнөөдөр ярьж байгаа энэ юмыг 2000 онд ганцхан сум төлөвлөгөөтэй байсан. 10 онд дөрвөлөөс энэ жилийн 7 ингээ 12 одоо үлдсэн 21 жил гэж байна. Төлөвлөгөөтэйгээр явах бол. За гадаад харилцаа сайн хөгжүүлсэнтэй. Энэ одоо миний мэргэжил одоо хөгжүүлээс ураа. За элчин сайдын юу ажил аваад шууд элчин сайдын хэдэн хороо сууж элчин сайдтай гэрээ байгууллагын 3 өсний үндэс авсан. Зүүн байнгын сургуулийн 5 хүн бид зарим хүүхдүүдэд өгдөг байсан. Маш хүндэссэн байсан шүү дээ. Ерөөсөө балансуулсан байсан. Зүүн байнгын сургуулийн өвсний үндэсээр ижүүл болсон. Одоо бараг англи сургуулиас өрөнд илүү баг шүү. Тогтчлт одоо юмнууд нь сургалтын бааз. За энэ хажууд нь манай ерөнхийлөгч хэлбүүд орж дундад зогсож байна. Тэгээд хажууд нь нөгөө шилэн ухаан мужийн захирагчтай бид хоёр одоо хамт ажиллагааны санамж бишгтэй гараа явсаар зорж байгаа. За миний хажууд одоо тэр жигжил гэдэг миний найз анх Японд Монголоос анхны 2 үеийн явж байсан. Найз маань элчин сайдаар Японд ажиллаж байсан. Тэр гидо хоробор байж байна. Одоо энэ гараа явсаар зорж байгаа. Бас миний одоо дотны найз. Энэ хоёр элчин сайдаар байлгаж байгаа. Японы төрийн ордонд одоо гэрээ зорж байгаа зураг байна. Энэ гэрээнээс хойш бол энэ Японтой холбоо харилцаа их хөгжиж байна. За энэ зураг бол Сингапурт олон улсын хооронд сууж байхдаа би бас тэнд олон улсын усны чуулган болж тэнд оролцсон. Усны чуулган гэдэг бол дэлхийн улсуудад их орж байна зөв ус. Дэлхийн усны гол одоо их ус Монголд байдаг. Энэ усны чуулган дээр энэ голын усыг өөрөөр хэлбэл шүүгдээд энэ уулын одоо оргилоос гарч ирээд тэгээд доошоо урсаад гол болж урсаад далайг урсаад байна шүү. Австай ус болоод байгаа. Энэ цикл явдаг байхгүй юу? Дэлхийн ус. Энэ зэвссэн усыг далай руу орохоос өмнө хэрхэн сайн ашиглаж өгнө вэ гэдгийг шалгаруулсан юм байна чиг болгоо. Тэр энэ усны чуулган уулзалтан дээр манай урд хойш хятадын шар мөрийг шалгарч байна. Шар мөрөг одоо та нар явж үзсэн баг. Энэ хятадын голоор ус хамгийн том гол мөрөн байгаа. Тэндээс хятад маш олон салаасан байна. Юу төрбаагаар биш өдөө хэр тал дундуур бага давхиж авч идэлждэг. Тэр хоорондоо тэр усаа сайхан цэвэршүүлээд ундны устай хэрэгжиж ногоон байгууллагад бий болж мод тавьж. Тэгэхээр шар мөрөн бол хятад дээд зэрэгээ сайн ашиглаж байна гэж хэлж одоо үнэлж шít. Бид нар одоо хэдэн болон усыг наашаа татаад Брекситийн юмдаа төрбаагаар татаад авах хэлээсээ үүсэлээд хэлээд гол гар урахгүй байлгүй. Гол гар урж байгаа асуудал биш тэр голын болдог усны шар усны үеэр гэдэг нэмэгдсэн үед нь аваад нуур хийждэг тэндээс нь шалгадаг байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг бид нар бодож эхлэх болсон цагаа. Бид ер нь үйлрэн зохицлоор ажиллахаараа хэглэн болон усыг ашиглан болж өгөл одоо хон болон усыг ашиглаа гэж бодож байна. За энэ зураг бол сайн шатны үйлрэн зохицлын зураг төсөв бид хийгээд дууссан. Тэгэхдээ олон улсын тендер зарлаад яг одоо манай дээр зэсийн үйлдвэрийн юм байна, өмнө үйлдвэрийн юм гэж зарлахынхаа өмнө магадгүй одоо бидэнд алдаатай юм гэж бодож туршлага утсан юм гэж магадгүй. Тэгвэл шийд дэлхийн туршлагатай компаниар нэг судалгаа шийдгээр хэлгээд үдгээд үйл гаргуулъя гэж Америкийн Бифтер компанитай гэрээ байгуулад анхны ажлын 5 сарын 17-нд одоо манай ангид тэгээд байна. Эдгээр судалгаа шийдгээр хийгдээд одоо дуусч нэг 90 олон сая доллар төлж байгаа. Үйлгийн. За өнгөрсөн жил 80 жилийн явуулсан 80 жилээр олон ажил хийсэн манайхаа одоо сайн мэдж байгаа алдрыг сайхан олсон. Гол үсгээр ангуудад олгоо юм шалгуулсан. Манай гол үсгүүшүүд улсын аврагд юмсан сайн олсон. За мөн эрдэм шийдгээд олон орол хийлээ. Бид нар зүгээр яриад байдаг ингээд болохгүй л дээ. Тийм учраас харамжаа судлалын хурал хийсэн байгаа, морины судлалын хурал хийсэн байгаа. За дээрээс нь бид нар нөгөө нэвтрүүлэг төлөвч гаргасан, сум болгон материалаа өгсөн. Нэвтрүүлэг төлөвийг одоо удахгүй бид сундуур тавиалсан. Ангуудаа нэвтрүүлэг төлөвч гаргасан энэ юмнуудыг бид сайн ажиллаж байгаа. За бүжэглэж ажлын хувьд Дорногов аймгийн 2 хөтлөө байгаа. Таахтай өшөөж шээ. Энэ наадлын 2 толгойгоо бид нар ийм дүүжин бүрээр холбоод энэ үл явгуу хүн. Гэтэ бол нэг машин яваад өчгөр ийм өргөдтэй гүүр байна. Энэ гүүрээр холбоод баруун талын тэр таахтай өшөөдөөс өшөө туслахын зохицлоор болгож байгаа. За дээрээс нь ногоон байгууллагын чип бий болгоод энэ дээр нөгөө Дорногов аймгийн
аял жуултын 9 гайхамшигын жижигэр бүтээг. Түүхий 9 гайхамшигын бүтээг. Тэгээ үг түүхийг бичнэ. Жуулчид ирээд энийг үзээд өөний сони байх юм болж үзье. Одоо тэгээд доногойгийн хөвсгөл сонгох хатамд сонгох яваад эргэлээ зодар гарч үзэх боломжтой. Тийм учраас жуулчдыг татах юм одоо зогслоо наан хийж. За цаашаа гүүрээр гараад зүүн талынхын зогслоор дээр бол энд зочид буудал, ресторан, банк, та халуун усны газар одоо жуулчин хүндэт хэрэгцээтэй бүх боломжийг эндээ бий болгоно. Одоо манай чинь жуулч ирж штэ. Манай аймагт жуулчтай 80% дотоодын жуулч. Хамрын хэдийг зорьсон хүмүүс. Хамрын хэд дээр 10 цаг алтайгаар явуулж ирж хамрын хэдийг үзэж буцаад 10 цаг яваад. Маш хайрын цаг өгч байгаа. Жуулчийг нэмэгдэхгүй. Тэгэхээр хамрын хэд дээр ирээд буцах биш 3-4 хоног буцвал маш одоо хөө. Хоёрдугаар хамрын хэд дээр дагуулж ирж буцаа явуултаа тоосож болгож чадлаггүй. Тэгээ одоо сайн шантаар очоод нэгч одоо үйлчлэгээ хийгээд байх газар буцаад авчихчих. Тэгэхээр жуулчдыг ирүүлнэ гэдэг нэг асуудал. 9 хоног арманы хоосоод явуулна гэдэг нь жуулчдыг бэлсгэсэн. Тэгээ бид чинь ерөөсөө ямар ч үйлчлэгээ байхгүй мөнгөө буцаад авчихчих шээ. Гадны очиж жуулч. Тийм учраас энэ зогсоолууд дээр үйлчлэгээ аваад 1 хоног 2 хоног нөгөө янз бүрийн одоо хоолнууд хийж байгаа те юм үзээд бүх үйлчлэгээчүүдэд тэгээд бид нар баруун талын зогсоолуудыг хашааг нь хийгээд модыг тавьсан байгаа. Энэ жил энэ зам одоо бас босоод одоо үтэй байгуулалт хийж байна. За аймгийн байшин бас өнгө үзэмжтэй болсон таавал харсан баг. Суман дээр бас одоо өнгө үзэмжтэй болгосон баг гэж бодож байна гэдэг нь урдаан зарласан. Энэ бол дандаа бид нар төсвөөс хийсэн биш. Энэ орсон суугчид бүгдээрээ нийлээд энэ орон сууцаа сайхан болгоё гэсэн ийм сэтгэлтэй, иргэн бодолтой бүх хүн мөнгө гаргасан байх ёстой. Их болон хамаагүй 500 төгрөг мөнгө гаргасан байх ёстой. Тийм идэвхийг бид нар дэмжсэн. Нэг байшин ийм одоо хүмүүсийн сайжруулалтыг 10 сая төгрөг болж байгаа. Тэгэхээр оршин суугчдаас бол нэг сая төгрөг авахгүй байх. Одоосон мөнгө сайжруулалт төгрөг өгөхгүй байх. Тэгэхээр тийм идэвхтэй байшинаа сайхан болгоно гэсэн ийм одоо хөрөнгө дэлгэд үлдсэн 9 сая төгрөг гаргаж өгч байгаа. Тэгээд одоо бас хүмүүжүүлж сайжруулсан энэ бас нэг жилийн ажил болсон. За нэг гол одоо сонирхол зүйл бол та бүхэндээ уулзаад ингээд иргэдээ уулзж байхад бол Гэхдээ та нэг энэ 10 жавхтай хөвшөөнийг сайхан шинжилж өгөөч гэж надад олон хүмүүс ирсэн юм аа. Би анхнд бас анзаарсан сайхан цагаан шүү байгаа чи юу шинжилэх вэ? Айдэл биш байгаа. Энэ хөвшөөд бас хагарцсан толгой мөнгөөр хагарцсан. Би одоо толгой хагарцсан. Тэр засаад энэ цагаан хөвшөө бол саруу хөө театрт өгсөн. Биелсэн. Энэ хөвшөөний суурин дээр бид нар уралдаан зардаад одоо яг байж байгаа. Энэ хөрөл баримтлыг цэвэр хөрөл одоо яг хөшөө босгосон. Манай хотын жинхэнэ одоо аль дээрийн өсөн мөрөөдсөн нүүр бүтсэн гэж ойлгож байна. Энэ бол Монголын одоо сайн хамтартай баримтч Улаанбаатар хотод хийгээд ятын өвөл мужид хөргийн үйлдвэрээр 100% болсон. Энэ бол бас тийм маань одоо ариун байна. Ийм одоо сайхан шүтээ босоо гэж бодож байна. Энэ бол агаарт ингээд завилаад сууж байгаа. Ийм оюутан тэгрийн гэдэг ийм одоо ойлголтыг юм гэсэн. Наад орноор аймаг бид нийтийн тээврийг бий болгосон. Нийтийн тээвэр бол маш их хэрэгтэй юм аа. Тэгээ яагаад энийг бий болгох болохгүй вэ гэхээр такси нийтийн тээвэр одоо муудал систем аа. Тэгэхээр болдгоомаа гэсэн бид зохицуулаад таксигаар бас үний чөлөөд явуулж байгаа. Нийтийн тээврийг бол татварсуулаад энэ бол хүүхдүүд настан гоолоод үлдээ бэлтгэдэг ер нь одоо эвдэд их хэрэгтэй. Ийм хэрэг байна. Бид нар энэ сар болгон сая төгрөгийн татаас өгч байна. Өсвөөсөө. Тэгээд одоо бид өмнөх болсон. Настан одоо өндөр настай хүмүүс чөлөөтэй суулгаж байна. Өчнөө мөршин дээр эдийг суулгаж байна. Болсон нөгөө. За тэгээд зурагчдын чөлөө хөнгөлж байна. Тэгэхээр энэ нийгмийн тээврийн үйлчлэгээ цаашаа үнэхээр одоо хэрэгтэй хөгжүүлүүлээ гэж бодож байна. За хөгжлийн төмөрсөн би ярьсан да энэ төмөрсөн одоо байгуулсан. За энэ байгууллагын үйлчлүүлээд сайн шатны үйлдвэр 10 том үйлдвэрийн асуудал хийж байгаа байгууллага. За энэ үйлдвэрийг дагсан дараах том үйлдвэр олон үйлдвэр байгуулсан. Энэ үйлдвэрүүдээр бид одоо бас хөрөнгө оруулалт хамтарч ажиллах боломжтой байна. За эцэст нь бол үйлдвэр байгууллагын асуудал байна. Энийг дахиж одоо тэр ирэх 30 мянган хүн цаашдаа 300 мянган хаана амьдруулах юм бэ? Энэ талаар бол одоогоор засаг төр мөнгөөр гаргаж удааш хийгээс ерөөсөө байх.
За бид нар та нарын юм бол бас ангаагаас суугаад гэж болмооргүй. Аймаг орнууд өөрөө санаачлаад Японы бас энэ чиглэлийн судлаачдын байгууллагуудаас санал хүслийг гаргаад өнгөрсөн жилээс бид нар ийм судалгаа хийж байна. Нэг 30 мянган хүнтэй шинэ хот байгуулъя. Сайн шандаас одоо баруун салхин дээд байна. Энэ хотууд байгаль дээл тохиол байя. Эко таун гэж ярьж байгаа. Энэ хүн дээлтэй амьдрах орныг бий болгох. Үлгэр жишээ. Улаанбаатар хүн дээлтэй амьдрах орн биш болчихлоо. Улаанбаатарт би өвд очиод Турк моцож аваад байна шүү. Хагас цаатаад одоо уур утаа хүний дээд зэрэг. Дээрээс нь буугаад явахдаа зэрэг такси зугаа машин зугаад яваад оож очиж салахгүй. Буугаад үйц намаагүй. Хог шорондоо дарагдсан. Тэгэхээр ганц Улаанбаатар тийм үгтэй тийм биш. Би Японд бас олон жил амьдэрсэн. Токио их сайхан зөвхөн мөрдөнгөө Үний нүдэнд хандахгүй Нонгодоос ороод дэлхийд байна. Би буйгаас гүрдээ ажилладаг. Өөхөн нь ажилладаг. Нью-Йорк, Вашингтон, Лондон гэх дэлхийн томото бүгд хоригдсон асуудалтай. Тийм учраас асуудал хүн амьдрах, сайхан таатай амьдрах, эрүүл амьдрах ийм одоо хотыг байгуулъя гэсэн юм зорилго байна. Энэ хот яах вэ гэхээр нүүрс төлөхгүй. Тэр одоо салхи станц, нарны станц, газрын хүнийн дулаан, биогаз тэгээд утаа уяар гаргадаг ийм эрчим хүчээр тогтоож цацгаанаа байна. Ийм эрчим хүчээр тогтоож цацгаанаа. А дээрээс нь бол газрын хүнний усаа болов бид нар байгаль дээр хаяхгүй 100% эргүүлж шиг. Ундны уснаас бус бүх усыг бол цэвэршүүлсэн ус, саарл ус гэж ярьж байна. Ийм усаар ашиглая. Усаа хайрлая. Энэ пар анжаалаар Бочгоны одоо жолоогийн усанд амны усаар татдаг шүү. Тэгэхээр энэ бол дандаа цэвэршүүлсэн ус гэсэн ийм одоо концепцтэй. Тэгээд ногоо жимс урмал нь дандаа химик борлоо, байгалийн борлоо. Гэх мэт тийм одоо олон технологийн шийдэл хийсэн ийм хот байгуулалтыг бид нар одоо төсөөлөд явж байна. Концепцийг болсон ус одоо цаашдаа энэ хэрэгжүүлэх чадвар явна гэж одоо бодож байна. За бидний амжилт юу вэ? 2009 онд өдөр ханд халамжийн газар, үйлчлэгийн газар улсдаа 3 дугаар байрлуулсан. 10 онд манай хүн амын шинжлэх бүтээгдэхүүн одоо бид ухаалаг үнэлэх гэж яриад байгаа. 3-ны хайлтар аваад байсан. Энэ ажлыг орон даяар зохион байгуулалт манай аймаг 1-р байрлуулсан. Эрүүл мэндийн газар бас одоо энэ улсын хэмжээнд тэргүүн бариад хэлж байгаа. Ихэн эндэлгүй аймаг болж. За 11 онд Сүрүүгийн аян жуулчлалаар хамгийн одоо сайн стендтэй шилдэг одоо стендтэй аймаг гэж. Аян жуулчлалын одоо үзүүлэлгээр дээл зэргийн. За өмнөөс 11 онд бол оролцоогоор манай аймаг тэргүүлсэн. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих шийдвэрлэлээр бус 2 дугаар байна. Энэ бол том юм. Сайн шанд хот бүтээл чөлөөр шалгасан. Ингээд яриад байвал бас одоо амжилт олгоход өнгөрсөн жилүүд байлаа. За манай аймгийн хорд өнгөрсөн 12 сард бас шинэ дорны хөгжлийн хөтөлбөр хэрэгжилтээ үүнийж үзээд бид нар бас сүүлийн үед бас үнэлгээ гаргаад үзэхэд 87.9% тавьж байна. За эндээс үнэлж үзэх юм бол 5 балаар үлдүүлэх 439% тавьж байна гэж бааштай явж байна гэсэн юм байна. Бидний төлөвлөлт бол 10 сард дуусна. 4 жил. За одоо улсын хурал 2007 онд хууль гаргаад орон нутгийн сонгуульд их хурлын сонгуульд 12 оны 6 сарын сүүлийн 7 хоног хамтдаа явна гэж хууль гарчаа. Тэр нь өөрчлөгдөхгүй яах ч яваад ш. Тийм учраас бид нар араа иргэнийг энэ тайлбар юм тавьж байгаа. Бид нар засаг захиргаа учраас хуулийг хэрэгжүүлэх учиртай. Би сонгуулийг одоо хийхэд 6 сарын өмнө улсын хурал зарлах байх. Тэгэхээр одоо энэ хольдоо зарлах гэж. Тэрний өмнө бас ийс ажил юмудаа бүгд тайлбар. Амжилт хөтөл ямар юм бэ? Алдаа оноо юу вэ? Энийг яаж хөрөх шаардлагатай учраас бид ингээд бас одоо сонгуулиудаа явж байна. Бид өнгөрсөн 4 жилийн хугацааг эргүүлээний харъя. Дорногоог 2008-аас 8 оноос өмнө нэг Монгол улс тулгуурлыг тороо ирсэн одоо ер нь яригддаг зүйл багахан байсан да. Замуудыг мэдчихсэн ба зүүн баян цэгийн ингээд бас нэлээд мэддэг ба сайн шат дээр бол нэг ч гэх юм одоо анхаарал татсан юм баг байсан. Өнөөдөр сайн шатыг ярихгүй улс төрчид байхгүй болсон байна. Телевиз байхгүй болсон байна.
дорн говийн одоо хөгжлийн талаар хэлэхгүй ярихгүй хөнгө болсон. Энэ хэмжээнд бид очиж чадлаа шүү дөрөвчлээ. Энэ бол нэг амжилт. Энээс илүү бидний одоо хариуцлага юу гэхээр нэгэн тийм болсон бол энийг цаашаа үтгэж ажиллаж болох гэсэн. Энэ бодлого энэ одоо хэрэгжиж эхэлж байгаа юм. Ардаар гарах учиртай юм шүү. Энийг хийх ёстой байх дорн очоод бидлээ. Өөр хаалхын хэн ч ирээд хийхгүй. Хэн ч хийхгүй. Тийм учраас бид нар энэ эдгээр бодлоготой, зорилготой бүх сумын дараа сумын засаг захиргаа бол идэвхтэй ажиллах хэрэгтэй. Энэ мас төлөвийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ хэрэгжих бол аймагт төлөвөө хэрэгжих, аймагт төлөвөө хэрэгжүүл бидний яриад байгаа юм нэ. 13 оноос төсвийн ярих бидэнд ирэх. 13 оноос. Энэ манай их хурлын гишүүдээс өдөөөр энэ явж байхдаа төсвийн ярих нөхцөл аймагт дараас мөнгө аваараа гэж бууж явуулсан шүү. Тэр бол ийм хамаагүй болохгүй юм гэж болохгүй шүү. Манай сургуулийн захирлын сууж байгаа боловсруулалтын ямаас мөнгө авч байгаа юм. Мөнгө төгрөг нь бас асуудал үүсэж байгаа болчихлоо. Энэ асуудал яа. Эрүүл мэндийн одоо төвийн дарга хэд байгаа. Эрүүл мэндийн ямаас sajим мөнгө ирж байгаа юм шүү. 12 онд төсвийн бодлогод ирээгүй байна. Харин 13 оны 1 сарын 1-ээс бол ирэхээр хуультай байж. Тэгэхээр 13 оны 1 сарын 1-ээс төсвийн бодлогод хэрэгтэй зэрэг аймаг дараа нэг том хэрэгтэй болоод тэнд байх мөнгө хуваарлаад байг бодохгүй байна шүү. Айл болох орон нутагт ялангуяа баг дээр энэ саналуудаа гаргаж ирээч. Юунд хэрэглэх юм бэ? Бид энийг зөвхөн шин зүйл биш. Доктортой хэмжээний төслөөр бид олон жил 3-4 жил жоохон мөнгө хуваарлуулаад иргэдийн оролцоо гэж яваад ирчлээ шүү дээ. Энэ баяраар явъя. Ялангуяа нийгмийн чиглэлтэй. Цэцэг сувал хаар байх. Тийм ээ. Эмнэлгээ яах юм? Энэ сум орчинд зам засвар юм яах юм? Ийм асуудлыг иргэдийн оролцоо дор шийдэж шүү. Тийм учраас энэ удаагийн бид нар уулзалтын дээр бас иргэдийн оролцоо хэвзэг сайн байна уу гэдгийг үнэлж яваа. Жишээлбэл улс орны яам 13 онд Орон аймагт нэг 3 цэцэрлэгийг барих ерөнхийдөө санхүүжилтийг улсын төсөв суулгаад аймагт нэг хэрэг өчлөө гэхэд за өсгөл сум чамд цэцэрлэгтэй болсон учраас энэ сайн жишээ биш үү? Тэгвэл цэцэрлэг барихууд хаалга одоо яах юм танаас өмнө хэрэг байруу гэхэд бүх багийн иргэдийн хэдэн хувь нь оролцоод энэ хэрэгтэй гэж хэлж байгаа гэдгийг би харъя гэж бодож байна. Харъя гэж бодож байна. Сайхан дулаан сумын багийн иргэдийн 50% оролцоод бүгдээрээ цэцэрлэг барих гэсэн байхад өсгөл сумын дээр 30% нь иргэд оролцоод цэцэрлэг барих гэсэн сайхан руу явна. Яагаад бол одоо иргэдийн хариуцлага нэмэгдэх юм биш. Төсвийн хэрэгж байгаатай хариуцлага бас нэмэгдэх нэ. Та бүгдийн оролцоо байхгүйгээр мөнгө хойрлогдохгүй болно. За хойрлсон мөнгө нэгэд бид нар гар үржүүд авчихсан чинь өөрөөсөө хяналтаас ажиллах. Хяналтаас ажиллах. Тэр тендерийн асуудал өөрчлөгдөх баг. Орон нутгад шийддэг болох баг. Бараг сум шийдсэн байдаг. Иймэрхүү өөрчлөлтүүдийг бид хийхгүй бол бас явахгүй. Тийм учраас эх оноос энэ төсвийг шилжиж ирэхтэй холбогдуулаад иргэдийн оролцоо ихээр болох нэ гэж бодож байна. Тэгвэл өнөөдөр энэ ч одоо хэдэн багийн хүмүүс ерөөсөө сумын төвийн баг өөр орчмын багийн оролцоо. Сая яг илстэйдэр очиход ерөө сайн хэлсэн байна. 80-аад хойсон байна. 80-аад өрхөс хүн олцсон. Нэг багийн иргэдийн 75-аас доош хувь хийсэн байвал бас одоо тэр багийн иргэдийн үйл ажиллагааг дэмжиж уушуул болгоё гэсэн юм зарлцсан байна. Яагаад гэвэл эх оны төсөвтэй холбогдуулаад оролцоог нь цаашаа нэмэгдүүлээ юм байна. Элстэй баг дээр бол олгоё гэдгийг хэлсэн байна. Тийм учраас цаашдаа бид нар энэ оролцоогоо нэмэгдүүлж нийгэмд орох оролцоо тэр одоо төсвийн